Сайн байцгаана уу, намайг Од Жаргал гэдэг. Манай баг гэрийн намайг манай баг нь болохоор жолооч нарын зам төлөвт нөлөөлөх байдлаар тэднийг замын хөдөлгөөний ухаалаг, соёлтой оролцогч болгоход зориулагдсан аппликейшн тоглоом байгаамаа. Ер нь ингээд та хот дотор ингээд яг машин дотроо ингээд зам төгжрээд явж байхдаа энэ төгжээг одоо яаж зохицуулах вэ? Энэ төгжээнээс гарах арга байдаг болов уу гэд нэг хүн заавал нэг удаа ч гэсэн бодсон л байгаа. Энэ санаанаас үнслээд манайх бол төгжрөөг өөртөө зохицуулах арга байгааг одоо энэ санаан дээр гаргаж ирсэн байгаа. Энэ төгжрөл аваар ослын ер нь гардаг гол одоо шалтгаанууд нь болохоор ер нь бол хүний өөрийнх нь одоо ухамсар тэр нөгөө нэг соёлгүй оролцож байгаа, төрөнгийн байгаа тэр байдлаас болж ихэнх хувь нь одоо төгжрлийг үүсгэж байдаг гэсэн байгаа судалгаанаас. Тэгээд бидний зорилттой зах зээл маань бол жолооны курс сургуулиуд байгаамаа. Тэгээд мөн жолооч, замын цагдаагийн газар, мөн боловсролын яам гэж байгаа. Замын цагдаагийн газар ер нь бол тоглоом нь бол хүний зам төлөвт нөлөөлж байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгээд тоглуулах аргаар жолоочийг одоо эерэг нөлөө үзүүлнэ гэсэн юм байгаамаа. Тэгээ манай аппликейшн маань болохоор ухаалаг жолооч гэсэн тоглоом, замын хөдөлгөөний тест, тэгээд замын цагдаагийн газрыг мэдээллийг ингээд апдейт хийх маягаар ийм гэсэн 3 хэсэгтэй байгаа. Тэгээд манай шийдэл маань болохоор хамгийн гол нь Улаанбаатар хотын замын зургийг оруулна. Яг Улаанбаатар хот дээр хотод одоо яг хаана ямар төвжирлүүд байдгийг, ямар асуудлууд хамгийн их яг хүний соёлгүй байдал, тэр жолоочийн соёлгүй байдлаас их гарч байгаа гэдгийг судалгаан дээр үндэслээд яг тэр замуудыг оруулаад тоглоомоо одоо асуудал шийдэл болгоод оруулсан байгаа. Тэгээд яг тоглоомын үе шатууд нь тоглоомоо тоглоод ингээд юу явах болгонд одоо замын хөдөлгөөнийхөө дүрмийг ингээд зугаатаагаар хүнд ингээд цаагуур нь мессеж одгож ойлгуулна. Тэгээ ном уншиж тест бүлэхгүйгээр тоглонгоо л үнийг ойлгож ийн гэсэн үг. Манай доктортой байх стратегийн анхны хөрөнгө оруулалт маань 30 сая төгрөг гэж байгаа. Хөрөнгө оруулалтын хугацаа нь болохоор 18 сар. Сард одоо 4000 жолооч шинээр төгсдөг. Тэгээд зорилттой зах зээл маань болохоор одоо энэ жилийн 48,000 хэрэглэгчийн 30%-ийг авсан байгаа. Аппликейшны үн маань $1 гэж байгаа. Тэгээд одоо энэ манай одоо үе шатууд маань гэх юм бол одоо хамгийн чинь нэгдүгээр үе шат маань одоо хүн эхлээд яг тоглоомоо эхлэхдээ л цагийн дууссан үү тийм? Цагийн дуусчлаа. Цагийн дууссан шүү фидбек авахын тулд. Энэ нөгөө одоо тоглоом маань оноожуулаад хамгийн сүүлд нь одоо тоглоомын оноо нь болохоор бодит урамшуулалтай нь. Одоо жишээ нь бид нэр одоо автомашинтай холбоотой маш олон байгууллагууд байгаа шүү дээ. Зигзаг одоо автомашин засварын газарч гэх юм уу тийм. Энэ газруудаас одоо яг бодит урамшууллыг тэр тоглоом тоолсны дараа тэрний ялагч болсон хүнд бодит урамшуул өгдөг байх. Нөгөө автомашинтай холбоотой компаниудынхаа одоо тоглоом дээр зар сурталчилгааг нь байрлуулад тэднэрээс одоо бодит урамшууллыг нь манай тоглогч авдаг байх гэсэн ийм байдлаар хамтрна. Тэгээд манайх болохоор одоо яг манад бол яг одоо сул тал гэх юм бол одоо хөгжүүлэгч байхгүй, нөгөө компьютер програм байхгүй байгаа. Одоо хүртэл олоогүй байгаа. Тэгээд яг тоглоомынхаа дүрмийг болохоор 16 үе шаттайгаар зохиогоод дүрмөө зохиоцоод тэрийг ингээд цаасан дээр ингээд хийгээд одоо хүмүүсээр ингээд тоглуулах юм уу, санал бодлыг авсан тийм судалгаа хийж байгаа. Яг одоогоор ер нь бол одоо дараагийн юун дээр болохоор энийхээ хамгийн нөгөө нэг ихний байлаар тоглоомоо гаргаад ирчих гэсэн дараагийн